Энэ бол Юуя. Түүнийг үеийн хүүхдүүд нь бүр аав ээж ах эгч нь хүртэл бүдүүн царай муутай гэж ад үзэн дээрлэгдэг. Түүнд өвөөгөөс нөр итгэж найдах хүн байхгүй ганцаардмал нэг. Харин тэр зэрэгцэх ертөнц рүү орох хаалгыг санаандгүй олж нээснээр нэгэн өдрийн дотор сургуулийн хамгийн царайлаг залуу болж дээрлэхүү гаруудыг хашраах чадваруудыг эзэмшиж гүнжээс гэрлэх санал авч таалагддаг охиныхоо баатар нь болоод авна. Манай гол төр Юуя. Тэр газар ширтэл алхаж явтал эмэгтэй хүний "Болооч намайг явуул" гэх дуу сонсогдлоо. Эргэн тойрноо хартал хідэн эрэгтэй хүмүүс нэг охиныг булан шахаад өдөж хоргоож байна шүү. Юуя зориглон тэр охин туслахыг оролцсон ч нөгөө хэд нь бүдүүн царай муутагаар нь дуудаад зодоод хажчихдаг. Тэгтэл ашгүй цагдаач ирж охин Юуяд баярлснаа илэрхийлэхэд тэр зүгээрээ гэд яваад өгнө. Өвөн түнд үргэлж ийлдэг байж тусламж хэрэгтэй байгаа хүнд эргэлзэлгүй тусалж байгаарэ гэж зааж сургадаг байжээ. Гэртээ эрэхт нь хан дээр түүнийг доромжилж сараатсан үгнүүд дүүрэн харагдана. Бүр жаахан байхаас нь л хүн болгон муухай хандаж аав ээж нь хүртэл ах эгч нь ийм хөөрхөн байхад царай муутай юм гэж ад үздэг байжээ. Донд сургуульд ороод бүр илүү гадуурхагдаж зодуулдаг болсон Юуя ганц харж ханддаг хүн нь өвөө нь байж гин. Тийм ч учраас нас барахтаа бүх хадгаламж байшингаа Юуяд гэрээслэн үлдээж тэр өвөөгийнхөө байшинд ганцаараа амьдрах болов. Аав ээж нь өвөөгийнх нь үлдээсэн өв хөрөнгийг булаацалтаад авч чадаагүй болохоор Юуятай бүр харьцааж болсон байлаа. Ингээд хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийж явсаар дунд сургуулаа төгсөх болов. Даанч төгсөлтийн баяр дээр хүртэл бүлийн гаруудад зодуулаад авнаа. Цагийн ажилдаа явах хэрэгтэй байна гэд байхтал чи төгссөн ч бид нарын мишог хിവэрэ шүү гэд нүдийг нь хөх нэц болтол зодчихно. Тэгсэн чи ах эгч хоёр нь зодуулахыг нь холоос хараад инээдсэн зогсож байвал яах вэ? Царайнаас цаашгүй амтд. Арай гэж салгалаад ажилдаа очтол дарга нь дандаа хоцорч байх юм гэж уурлаад дахиж ирэх хэрэггүй гэлээ. Мань хүн гэртээ очиод хөхөрснүүд доожоогүй царайгаа хараад тэсэлгүй уурлаж толио аглаад хан манаа нүдэж байтал санаангүй нууц өрөөний хаалга нээгтчихлээ шүү. Тэр өрөө нь янз бүрийн аяллаас цуглуулсан сүвнэр юм уу гэмээр зүйлсээр дүүрэн байлаа. Шар шувуудаа хээ угалж болсон сонио хаалга олоод нээтэл цаана дахиад нэг өрөө байна. Тийш ортол гинэт компьютерийн дэлгэц шиг юм гарч ирээд өөр ертөнцтэй холбогдлоо энтер гэдэл мэдээлэл өгч эхэлнэ. Тэр дээр нь бүр авсан юм хадгалах, хаалгаар хэн орж гарахыг тохируулах, статус шалгах гэх мэт компьютер тоглоомын функц шиг юмнууд байдаг юм байна. Мань хүн өөрийнхөө статусыг шалгахтал бүх үзүүлэлт нь маш бага левел 1 гэж гарч ирлээ. Гадагшаа хартал үнэхээр л шал өөр ертөнц байваа. Энэ нууцлаг байшингийн эзэн нь агуу шийдтэн байсан бөгөөд хэн олсон тэр хүн нь хүчтэй ич хідээр хамгаалагдсан энэ байшингийн шинэ эзэн нь болох учиртай байжээ. Тэрч байтугай нөгөө ертөнцөөс энэ байшинд эзнээс нь өөр хинч орж ирэх боломжгүй гин. Мань хүн бас үхлийн аюултай гэсэн тайлбартай баахан зэвсэг олж гадаа гараад бэсик зэвсгийн эрдэм сураад авлаа. Даанч статус нь левел 1 хിവэрэл байгаад байв. Яаж ихсгдэг юм болоо гэсэн шүү юм бодоод байж байтал гинэт мангас дайрав. 300 левелтэй огр байшингийнх нь ич хидийн хамгаалтыг эвдлэх гээд ургаа мод суг татж аваад дайраад байдаг шүү. Юуя айж байснаа гинэт ухаан ороод жадаа шийдсэн чинь мангасыг нэвт сүлбээд алчихлаа. Жад нь боцож ирээд мангас алга болохдоо баахан айтем сунгаанаа. Юуягийн левел шууд л 100 хүрээд мөнгө авах гэсэн сонголт дээр дарсан чинь мангаснаас үлдсэн айтемс мөнгө болж хувирлаа. Маргааш өглөөн сэртэл юун илүүдэл чинь нөл булчин шүрмэс болсон залуу болж хувираад хувцсан таархаа болчихжээ. Шидтний байшингаас хэмжээ нь автоматар өөрчлөгддөг хувцас олж өмсөд байж байтал 200 левелийн слайм мангас дайрав. Энэ удаа Юуя маш тайвнаар жадаа гарган амархан устгахтал мангаснаас кофен слайм хүзүүний зүйлд унж Юуягийн левел 150 боллоо. Юуя олсон мөнгөөр ахлах сургуультай өмсөх форум захиалаад нөгөө шидийн ертөнцийн өдөр бүрийг өөрийгөө мэдэрч жаргалтай өнгөрөөнө. Шаналж зовхоо болж дасгал бэлтгэл хийгээд зэвсгийн эрдэм чадах чинээгээр сурч байв. Нэг өдөр элит гоблин байшин руу дайрахад Юуя чадварлаг тулалдж бүр скил ашиглаж амархан устгалаа. Цаг хугацаа нүд ирэмхийн зуур өнгөрч ахлах сургууль эхэллээ. Хүн болгон түүнийг сонирхож ах эгч нь хүртэл шинээр шилжиж ирсэн гэж бодож байв. Өөрийгөө Юуя гэдгээ хэлэхэд бүгд гайхаж шоконд орлоо. Өөрчлөгдснөөс хойш ямар болсноо хараагүй байснаа Юуя сургуулийнхаа нойлын өрөөний толинд өөрийгөө хараад
бас л шоконд орлоо. Хичээл таарсны дараа ах эгч хоёр нь ирээд азгүй амьтан минь яаж ингэтлээ өөрчлөгдөв гэцгээж байтал хажууд нь лимузин ирсэн чинь дотор нь Юягийн аварсан охин нөгөө дээр аварсан охин юу яч миний нэрийг яаж мэдсэн юм бэ гэхэд охин би талархлаа илэрхийлмээр байсан учраас чамайг хайж олсон юм аа. Намайг Каори гэдгээл гэж байна. Тэгээд бүр элитүүдийн сурдаг Ойсектэнд орох уу? Манай аав цаглан байгаа юм аа л гэж байна. Юуя харин баярлаа. Гэхдээ би тийм сургууль сурахаар ухаантай бишээ гэтэл ах эгч хоёр нь дундуур нь орж ирээл. Бит хоёр орё л да. Бит хоёр Юуягаас хамаагүй онд сурдаг. Спорттоо сайн гэтэл Каори. Би та хоёрыг ч бас судалсан. Юуяг дээрлэгдэг биз дээ. Тэр бол миний хувьд баатар. Тэгээд ч Ойсектэм дүн сурлагаас илүү тухайн хүний хүмүүжил хүн чанарыг онцолж үздэг. Юуя чи сурч чаднаа гэд ятгахсаар байгаад аавтайгаа уулзуулахаар аваад явна. Каоригийн аав Цукаса захирал охиныг минь аварсанд баярлаа. Манай сургуульд үн төлбөргөө сурч болно гэсэн ч Юуя гоц авьяастай ухаантай хүүхдүүд л сурдаг биз дээ гэд эргэлдсэн хэвээр. Гэтэл сургуулийн захирал гоц ухаантай хүн гэдэг бол цагаа зөв ашигладаг. Сурах арга барилаа олсон хүнийг л хэлдэг. Нэг өдөр сураад үзгээд ятгахсаар байгаад нэг ангид оруултал. Бүгд түүний царайлгийг нь бишрээд л байхад Юуя маань намайг юу гэж бодож байгаа бол надад дургүй байгаа болов гэдэл бодоостой. Завсарлагаанаар хүүхдүүд түүнээс чи айдлуу найз охинтой юу гэдэл баахан юм асууж байтал. Рио гэдэг хүүхэд явж хоол идийгээд сургуулийн цайны газар руу дагуулад явлаа. Менюг нь үзтэл бүх юм нь үнгүй байсан чи Юуя зүүч шиг юмаа гэж бодоод л хамт хоол идэж байгаа хүүхдүүд нь анимений тухай, компьютер тоглоомын тухай ярьж эхлэхэд Юуя яг л над чиг хүүхдүүд байна да гэдэл аваа тавьшрав. Ингээд хичээл тарах үед тэр Цукаса захиралтай уулзаад үргэлжлүүлэн сурахаар шийдснээ хэлнэ. Каори Юуяг хамтдаа кафе орж бэлуу идийгээд дагуулад явна. Манай хүн менюг нь авч үнийг нь хараад нөгөө ертөнцөөс мөнгө олдог болсондоо баярлаад л явчихна. Юуя дахиад бэлуу авах гэснээ хуучин шигээ илүү дэлжинтэй болчихвээ гэд жаахан болгоомжилж чи намайг яаж таньсан юм бэ гэхэд Каори нүд чинь яг хിവэрэ байгаа болохоор нүдээр чинь таньсан гэд биенийхээ крепенес амсаж романтиклав. Юуя хичиж тэнд байсан охтууд ямар хөөрхөн хосуудыг гэцгээв. Тэр орой Юуя шидийн ертөнцлөө очиж бүрэн хоёуг дуулгаа өмсөд аимшигтай мангастаа тулалдаж ялаад левел 235 хүрлээ. Юуя левел ахих хурд нь удаашраад байгааг анзаараад байшингаасаа холдож ойн гүн рүү явж үзэхээр шийднэ. Шин сургуульд ороод тэр өөрийгөө шинээр сорих хүсэлтэй болжээ. Хашаанаасаа гарангууд орлог чимээ сонсогдож Юуя жадаа байраад яаран очтол баахан өгсөн цэргүүдийн хажууд левел 200-тай гоблин генерал байв. Харваас аюултай тэр мангасын ард нэг охин байгааг хараад Юуя жадаа шидсэн боловч мангас хамгааллаа. Эцэст нь Юуя ялж чадсан ч охин ард чинь дахиад мангас гэж хашгирна. Юуя жадаа гаргаад л сольж ном сумаа гаргаад л сэлмээ гаргаад л тэгсээр байгаад ялж чаднаа. Нөгөө охин харин ухаан алдаад унчихлаа. Хүмүүс ирж яваа сонсогдоход Юуя үл үзэгдэх чадвараа ашиглан тэндээс нуугдав. Тэр хүмүүс нь хөлөг баатрууд бөгөөд нөгөө охиныг Лекса гүнж гэдэг гинэ. Нэг хувцастайгаа яваад л байсан Юуя маргааш нь хувцас авахар дэлгүүр ортол. Хүмүүс модель юм уу, жүжигчин юм уу гэдэл түүнийг хараастай. Яг тэр үед дэлгүүр дотор зураг авалт хийхээр бэлдсэн найруулагч эрэгтэй модель нь ирэхгүй өгөө хийж өсөө зулгааж байв. Хосын зураг авалт байсан ч эрэгтэй модель нь өглөөжин хүлээгээд ирэхгүй болохоор ууралсан тэр байлаа. Найруулагч сүүлдээ тэр хавьяасаа өөр модель олохоор шийдэж баахан октоудаар хүрээлүүлсэн Юуяг олж харна. Нилээн ятгсны эцэст Юуя зөвшөөрч Миу гэдэг охинтой хамт зураг авалтанд орж байхад шидийн ертөнцид Лекса гүнж өөрийг нь аварсан хүнтэй уулзахаар харанхуй ой руу явна гэхэд баатрууд нь тэр ойд хүн амьдрах боломжгүй гэд эсэргүүцсэн ч гүнж бүх хөлөг баатруудаа дагуулад явна. Баатрууд нь хэнийгээ дуурайхаар ийм зүрүүд байдаг байна гэдэл. Мэдээж хаа аваагаа л дуурайсан байлгүй. Юуя зураг авахулж дуусаад Миутэй ярилцаж яага модель хийх болсныг нь асуухад аав ээж нь дандаа завгүй байдаг учраас хүмүүсийн анхаарлын төвд орохын тулд модель болсон. Фенүттэй болоод гоё байгаа. Юуя чи ч гэсэн модель болооч гэв. Гэнэт зураг авахулах ёстой байсан эрэгтэй модель нь хурч ирээд Миуг дургу багт нь ханжихаж хамт явж юм уу гэж байтал Юуя болооч гэсэн чинь нөгөө залуу нь чүмээ одоо хинбэ гэд
зөөх гэтэл юуя зэвсгийн эрдэмтэн хүн чинь тэрний хөнгөө аваа шидчихлээ. Тэгээ дотроо яана энд ажгүй залууг зочлоо одоо ч асуудалд орох байх таа гэд санаа зовсон ч хүмүүс орилоод л юу яг дэмжиж байдаг шүү. Нөгөө залууч хөөгдөж миё юу яад баярлаа. Би угаасаа тэрэнд дургу гэлээ. Харин найруулагч нь юу яг дахиад модель хийгэж чи дорхноо од болно доо гэж ятгсан ч зөвшөөрүүлж чадсангүй. Өмсөж зураг авахулсан бүх хувцсыг нь бэлэглэв. Юу ягийн зургийг үзсэн моделийн агентлагийн хүмүүс энэ хин юм болоо аль агентлагийнхэн болоо гэдэл зарим захирлууд нь энэ хүнийг өөр агентлагт алдчихалгүй бушуухан олж иргээд л туслахуудаа гүйлгэнэ. Гэтэл нөгөө ертөнцид Лексагийн бааtruуд гоблинуудтай тулалдаж ялагдах шахаж байтал юуя гарч ирээд гоблиныг хөнхөө ялчив. Гүнж би чамтай л уулзах гэж харанхуй ойг зорж ирлээ. Надтай гэрлэх үү гэдэг байгаа. Бүгд шоконд орж бааtruуд нь сандралдан Лекса гүнжийг хин гэдгээ сан ман гэдэл гүнж нь би анхны харцаар л дурлсан энтер гэдэл бөө юм болж байтал юуя энэ ойд удаан байх аюултай гэд тэдний гэрлүүгээ аваач. Юу яг үнэхээр энэ ойд амьдэрдгийг мэдээд тэд маш их гайхаж нэг баатар нь өөрийгөө Арселагийн хаант улсын Ахмад цолтой удирдагч овн харин энэ бол Арселагийн угсаа залгамжлагч гүнж Лекса гэж танилцуулв. Юуягийн нэрийг нь өвөрмөц нэр байна. Гадаад хүн юм байх таа гэхэд гүнж дотроо юуяг гадаадын язгууртан болгож фантазлаж үзв. Тэгснэ тэр өдөр намайг аварсанд баярлаа. Тэрнээс хойш чи миний бодлоос салаагүй анх удаа л ийм мэдрэмж авч үзсэн гэснээр дахиад л надтай гэрлэх үү гэв. Нэг өдрийн дотор 2 удаа гэрлэх санал авсан юуя юу гэхээ мэдэхгүй балмагдж байтал гүнж тэгвэл хоёулаа эхлээд найзууд болъё гэлээ. Ахмад овн таныг хаан ордондоо урьсан урилга хүлээж автал бид нар явахгүй гэсээр байгаад зөвшөөрүүлнэ. Гэхдээ тэдний улс руу очиход 5 өдөр болно гэхэд юуя хичээлээ таслахгүй тулд дараа очиё гэлээ. Гүнж харин юуяд дараа уулзахдаа бэлтгэлтэй байгаарай. Би зүрхийг чинь эзэмдэн шүү энтер гिचгээд явв. Энэ үед Арселагийн хаант улсад нэгэн маск зүсэн нууцлаг хүн гүнжийг алуулахаар явуулсан алуурчид нь мангаст идүүлсэн байхад гүнж яаж амьд үлдчих вэ гэж гайхаж байлаа. Маска тайлтал ирэмдэг нүртэй тэр хүн хааны гэр бүлийн гишүүн болж таарав. Юуя хаантаа уулзах өдрөө календар дээр тэмдэглээд шинэ формо өмсөд сургуультай явлаа. Бүгд юуяг харж алдартай модель юм багтаа л гэд хоорондоо ярилцсан. Юуя сургууль дээрээ хөл бөмбөгийн тэмцээн үзэж сууж байтал Акира гэдэг хүүхдийн өчгөлсөн бөмбөг хажууд нь байгаа охиныг чиглээд нисээд ирэв. Юуя охиныг зохиулахаас хамгаалж бөмбөгийг хадал бүр гол ороотглоо шүү. Бүгд л юуя ямар хурдан хөдөлгөөнтэй юм бэ гэж гайхан магтлаа. Каори биеийн тамирын хичээлд орох гэж байтал охтууд юуягийн талаар яриад яг л ханхуу шиг энтер гэж байна. Түрүү юуягийн хажууд сууж байсан Каде гэдэг охинч Каорид юу болсноо бүгдийг нь ярив. Юуя цонхоор гадаа байгаа Каори руу далдаж байтал баахан мотоциклтай танхаа гаруу давхиж ирээд л талбай дээр байгаа охтуудыг тойрон эргэлдэж бейсболын цохиураараа далааж аалав. Тэр дунд юуягийн ах эгч хоёр сургуулийнхан дээрлэхүү гаруутж байлаа. Юуягийн ах Каориг зааж бит хоёрыг дорд үтсэн охин тэр байна. Бариад ав гэхэд Каори цагдаа дуутчихсан. Одоо ирж байгаа гэж хэлсэн ч тэд юрэ айсангүй. Юуя Каориг аврахыг хүссэн ч өмнөх травман сэтрээд бөөлийн нуттай нүүр тулхаас айж хөлн чичирж байлаа. Гэсэн ч тэр гинт босоод 4 давхрын цонхоор өсөрч ямар ч гэмтэл авалгүй газар буув. Юуя зэвсэггүй гар хоосон ч гэсэн дээрэмчдэгч, дээрлэхүү гаруудыгч асуудалгүй зодож Каори руу гүйтэл дээрэмчдийн босс мотоциклоор юуяг мөргөхөөр дайрахад юуя бултаж боос онхолтлоо. Цагдаа нар ирж дээрэмчдийг баривчилж сурагчдыг үлдээхэд юуягийн ахын хоолойг нь нөгөө дээрэмчдийн босс нь боочгсон ихчийг нь өшөглөж зодов. Юуя хичнээн дээрлэхүүлдэг байсан ч гэр бүл минь гээд тэр хоёрт туслахад ах ихч хоёр нь баярлаж уучлалтгүй. Юуя оройн шидийн ертөнц рүү орж харанхуй он гүн рүү илүү хүчтэй мангастай тулдгаар явлаа. Гэтэл нэг жижигхэн нохойг 600 левелтэй орк зодож байгаатай таарав. Арай л хүчтэй мангас байна. Би дийлэхгүй байхаа гэж бодоод цухтах гэтэл нөгөө нохойг орк бүр дивслээд байхаар нь өвөөгөө бодож зориг ороод ядаж анхаарлыг нь сарниулъя гэд дайртал нэг л цохиод ялчихлаа. Өө ийм амархан байсан бол хэрэггүй айж гэж бодоод нохоон дээр очтол архиж уурлж байснаа ухаангүй болчихлоо. Юуя түүнийг хурдхан эмчлээд
Статистикийг нь шалгалтал 500 левелтэй Fenrir байв. Нохооч Юя дасан. Юя түүнд хар үстэй болохоор нь Knight гэдэг нэр өглөө. Юягийн статистик левел 235 хэвээрээ л байна. 600 левелтэй мангас ялчхаад байхад яагаад өөрчлөгдөхгүй байна? За учрыг нь олондоо л гэж бодов. Өөрийнхөө ертөнцид тэр Knight-ийг гэртээ үлдээгээд хичээлдээ ирээд найзуудаасаа нохооны дэлгүүр хаана байдгийг, нохоонд юм авах гэсэн гэтэл Каде нохоотой болсон юм уу? Зургийг нь үзье гэж дайрахад Юя ухаалаг уцсгүй гэдгийг хэлж бүгдийг нь дахиад л гайхшруул. Найзууд нь завгүй учраас Каде Юяд туслан нохооны хэрэгслүүд сонгож өглөө. Юя баярлаа гэхэд Каде зүгээрээ гэсэн ч дотроо болзоонд явж байгаа юм шиг гоё юм аа гэж. Юя орой нохоогоо салхилуулж Каори дээр очиход эргэн тойронд таарлцсан хүмүүс ямар хөөрхөн хосууд вэ гин. Гэтэл модель охин Мио бас тэр айвд амьдардаг байж байгаад тэдэнтэй таарлаж Каори Мио хоёр танилцав. Миог явсны дараа Каори саяных найз охин ч нүг гэж асуулаа. Үгүй ээ, өмнө нь нэг л удаа таарлаж байсан гэд ярьж байтал хүмүүс хашгиралдаад явчихв. Нэг эмэгтэйгийн цүгийг хүн булаага зүгтэж байгааг хараад Юя нохоогоо суллан дээрэмчнийг бариулав. Каоригоор цагдаа дуудуулж байтал дээрэмчин Каори руу дайраад Юяч дээрэмчнийг асуудалгүй дийлж Каориг дахин аварлаа. Юя шөнө нь Knightтай хамт харанхуй ангүн рүү яв. Дахиад Orc King-т хаарлахад Knight дайрч яллаа. Гэтэл дараа нь 630 левелтэй болор буух таарахад Юя үл үзэгдэх чадвараа ашиглан нуугдаад яаж дийлхэ бодож байтал буух түүнийг олж харан дайрлаа. Юя нохоотойгоо нийлж буугыг арай хийн ялахад буугнаас унсан айдам нь хаанч хүнд харагдахгүй усанд орж болдог Ван байлаа. Маргааш нь тэр хоёр маш хурдтай өнхөрдөг амтантай таарч хан мөргүүлийн ялахад Юя левел 240 болж Knight 510 болов. Гэтэл тэр амтны мөргсөн хаан цуурч агуу гарч ир. Дотроос нь Юя нэг хүний бие олж нохоо нь харин байшингийн эзэн шидтний бичсэн номыг авч ирж өг. Шидтэн бүх төрлийн скиллүүдийг эзэмшиж бурхантай тэнцвүүц хүчтэй болсон талаараа бичсэн байв. Гэнэт ном Юятай ярьж чамааг хүчтэй болох тусам эргэн тойрны хүмүүс чинь чамаас айж болгоомжилж эхэлнэ. Тиймээс итгэж болох хүнээ л дэрэгдээ байлгаарай гэв. Юя ид шид сурах арга замыг зааж өгөөч гэж хүсгэд шидтэн номыг бүх шидээрээ дүргэж өөрийн шид ашиглах чадварыг Юягийн бич шилжүүлв. Тэгээ Юяг ад жаргалаа олж сайхан амьдраарай гэлээ. Юяг шидтний ном олж байх тэр үед Лексагийн баатрууд хаанда түүний талаар хэлэхэд хаан охиных нь толгойг эргүүлсэн байна гэж уурлав. Юягийн ангийнхан 7 хоногийн дараа аялд явхаар болж багш нь 4-4-өөр нь баг болгон хуваахад Юя, Каоде, Акира, Рин дөрөв нэг баг болов. Юяд аяллаа хэрэгсэл байхгүй болохоор ангийнхантайгаа дэлгүүр орохоор явж байгаад Каоритай таарлав. Хүүхдүүд Юя, Каори хоёрыг найзууд гэдгийг мэдээд гайхлаа. Аав нь сургуулийн захирал болохоор сурагчид Каоригоос зайгаа барьдаг байжээ. Тэд Юяд өөргөвч сонгож авчгаад аркейд тоглоомын хэсэг рүү очлоо. Шинго тоглоомын дунд өөрийнх нь дуртай дүр байгааг хараад амар баярлсан ч би ерөөсөө энийг тоглож чаддгүй юм аа гэхэд Юя оролдоод үзье л дээ гэв. Тэгэнгүүтээ сул тал илрүүлдэг скил ашиглаад ганцхан удаа тоглоод л Шингод авч өглөө. Каоде надад муур аваад өгөөч гэж гуйхад Юя дахиад л ганц орлогоор авч бүх найзуудаа хүссэн тоглоомнуудыг нь бэлгэллээ. Тэгтэн Каори би анх удаа аркейд тоглож үзлээ, бэлэг өгсөнд баярлалаа гэв. Тэгээд огтуд хувцсны дэлгүүр орохоор явж хөвгүүд амарч юм уухаар кафе руу орлоо. Юя найзуудтайгаа цагийг өнгөрөөх чинь ямар гоё байдаг юм бэ гэж бодож байтал гинэт галын тохиолдолд дуурч гал гарлаа бүгд яаралтай гараарай гэж зарлаж эхэллээ. Юя огтудад санаа зовж тэдний явж байсан хэсэгт гал гарсан юм биш үстэй гэд шатан дээр таарсан хүнээс ийм огтудтай таарлцсан уу гэж асууж байтал Каоде Рио руу залгаж бид нар дээд давхраас бууж чадахгүй байна гэлээ. Юя яаран шатаар дээш гүйж гал гарч байгаа хэсэгт очиход барилгын ус шүршдэг систем галыг унтрааж дийлэхгүй байв. Юя ид шидээ хэрэглэхээр шийдэж бие усаар бүрхээд гал дундуур халахж огтыг олоход найзууд нь аль хэдийнэ угаартаж ухаан алдсан байлаа. Юя скил ашиглан барилгыг скандж өөр хүн үлдсэн эсхийг шалгахад тэднээс өөр хүн байсангүй. Юя шидээ ашиглан найзуудтай бүрхэл үүсгэтэл гал гинэт ихсэж тэд гарахад маш хэцүү болчихлоо шүү. Энэ үед Рио Шинго хоёр гадаа гарчихсан гал сүнөгч нарт найзуудыгаа дотор үлдчихсэн байгааг хэлсэн ч галыг унтраагаас нааш тэднийг аврах ямар ч арга байхгүй гэлээ.
Юуя гархаалга хайж ийш тийш гүйж байтал дээвэр нурж Каори Юуягийн өгсөн бэлгийг унгаачихлаа. Юуя ямар ч гарцгүй мухар газар гацаад ид шидээрээ барилгын ханыг цөмлөн гарахаас өөр аргагүй боллоо. Барилга бүхэлдээ чичирч байсан ч Юуя охтуудтай хамт 9 минут гарч ирэв. Охтуудад анхны тусламж үзүүлж гал сөнөөгчд Юуяг зөрөгтэй мундаг байна гэж магтлаа. Каоригийн аав нь яаран ирж охиныг нь дахин аварсан талархлаа илэрхийлв. Каори аавыгаа тэрхэд Юуя гэр бүл гэж ийм л байдаг байх та. Гэхдээ надад хинч байхгүй гэж бодоод гэртээ хайртал Найт өөдөөс нь давхин ирж ирхэлэхэд Юуя тийм ээ чи ч миний гэр бүл шүү дээ гэж баярлав. Юуя ич дээрээ өөр юу хийж болох вэ гэж бодож байснаа ер нь ич хид гэдэг бол миний төсөөллийн бодит биелэл юм байна гэж ойлгоод аялахаар шийдэж очих газартаа сайн төвлөрч өгтөл портал нэгдэж түүнийг харанхуй ангон руу аваачлаа. Юуя өөрөө удирдах ид шидэ ашиглаж чадсандаа маш их баярлаж зөвхөн урд өмнө нь очиж байсан газар руугаа шилжилт хийж болох юм байна гэдгийг нь ч ойлгоод авав. Бас сургуулийнхаа аялалд явж байхдаа гэрлүүгээ порталтаж Найтыг хооллож болох юм байна гэж бодлоо. Юуя Найт хоёр цааш явж гоблинуудын агуй олж Юуя сэлмээ ашиглаж тэднийг ядах юмгүй ялдаг. Тэгээд ховор сонь зүйлс ихийг олж скил ашиглан бүгдийг нь хадгалаад Найт бит хоёр улам сайн хамтрагч нар болж байна шүү. Одоо харидаа гэтэл Найт гуниглаж цааш үргэлжлүүлмээр байгаагаа илэрхийлв. Харин Юуя одоо гэртээ очиж аялалдаа бэлтгэхгүй бол болохгүй гэсэн чинь Найт гинэтгэн давхиад явчихлаа. Юуя түүнийг ямар нэгэн мангас руу дайрах гэж байгааг мэдээд үл үзэгдэх чадвараа ашиглаж араас нь дагтал нэг охин шархатчихсан хідэн гоблинуудтай тулдаж байв. Ялцсан утас ч юм уу аалзны шүлс гэмээр зүйлс харагдаж байлаа. Охин гинэт тэр утсыг ашиглан довтолж гоблины гарыг тайраад тайчихв. Юуя энэ утснууд нь ямар учиртай юм бол доо гэж гайхаж байтал охин өөрлөө нүсрэн ирсэн гоблинуудыг нөгөө утснуудаа ашиглан зогсоосон ч элит гоблин охин руу дайрч ялах нь тодорхой болов. Юуя Найт хоёр яаран очиж тэднэрийг ялсан ч араас нь дахиад тоолох яах билээ гэрлүүгээ аваачих уу гэтэл Найт дургүй байлаа. Гэсэн ч Юуя түүнийг ганцаараа орхиж чадалгүй гэрлүүгээ тэврээд явж байв. Ингээд тэр гоблинууд яасан бэ? Чи ойд юу хийж байсан юм бэ гэхэд Юуя гоблинуудыг устгасан харин би бэлтгэл хийж байсан юм а гэдэл хэлчихнэ. Луна өөрийгөө бохир бас хөлөрчихсөн байна гэд уучлал гуйхад Юуя зүгээрээ л гин. Охин харин ойр хавьд гол байдгүй бие угаах хэрэгтэй байна гэхэд Юуя өмнө нь авч хадгалсан ваана гаргаж өгөхөд Луна ямар ховор айтемтай юм бэ чи гэдэл гайхна. Болор буугаас авсан юм а гэд тайлбарласан чинь охин дахиад л гайхаж хөөх тийм хүчтэй мангасыг хүртэл дийлж чадсан юм уу гэснэ. Би яг үнэндээ даалгавар биелүүлэх гээд харанхуй ойд очихсан байсан юм а гэж хэлсэн ч Юуя сонссонгүй. Гэсэн юм бол хоёулаа хамт бэлтгэл хий гэсэн санал гаргаж Юуя түүнд тусалж охин ч Юуя зарим нэг чадвараа зааж өглөө. Луна гэлтсэн утсаараа гоблиныг устгахад Юуя түүнийг магтаж охин харин надад сурах зүйлс зөндөө байгаа. Би илүү хүчтэй болж байж даалгавраа биелүүлэх ёстой гэхэд Юуя одоо миний явах цаг боллоо. Сургуулийн аялалтай гэж тайлбарласан ч Луна ойлгохгүй байсан учраас зүгээр л уучлалтгүй. Охин чи надад маш их туслалаа. Баярлалаа гэлээ. Юуя бэлтгэлээ хийж дуусаад ваанд орж байтал өөрт нандинаа санаж явнаа. Нурагч нь угааж өгье гэснэ алчуураа унгааж хүүхэд хичээж энтер. Юуя найзуудтайгаа хөзөр тоглоод байж байсан чинь Каадэ чи ямар ядарчихсан харагдаж байна гэхэд Юуя өнгөрсөн шөнө унтж чадаагүй юм аа гэлээ. Юуя найзуудтайгаа тав дараалан хоцчиход энэ бол зүгээр л азны асуудал гэд дуг хийхээр болов. Ялах ёстой. Голоос загас бариад ургамал ногоо идэх юм өөрсдөө олох ёстой гэд тайлбарлахад хүүхдүүд хортой ургамал идчихвэл яах юм бэ багшаа гэсэн чинь санаа зовлтгүй сургуулийн эмч хамт явж байгаа гэлээ. Тэр эмчийн өрөөнөөс дандаа орилж хашгирч байгаа чимээ сонсогддог болохоор хүүхдүүд айдгалгийн шүү. Тэгсэн чинь Акира зүгээр юу ч идэхгүй хоёр хончих ёо гэсэн чинь багш нь энэ аялал нэг төрлийн хичээл учраас ангиуд хоорондоо өрсөлдөнө гэхэд Юуя төрүүлж шагнал байгаа юу гэж асуухад багш нь багшд нь л бонус оноо нэмэгдэн дээ гэсэн чинь хүүхдүүд өө гэд дургу байлаа. Сурагчдыг ойд аваач үлдээхэд Акира энд 2 хоног амьдрах юухан байх вэ энэ төр гэсэн чинь нөгөө гурав нь тэнэгтээд байгээ тоосонгүй. Рин санал гаргаж Юуя Каадэ хоёр загсанд яваад Акира бид хоёр
идэж болохоор ургамал ногоо хайгийлээ. Бараг бүх сурагч нар загас барих гээд гол дээр цугларчихсан байсан чинь Каде хоёулаа арай л оройтоод ирчихлээ. Хамаг дажгүй байрлууд нь хүнтэй болчихож хоёул өөр арга бодох уу гэхэд Юя скил ашиглаад загас ихтэй хэсэг олсон чинь Каде энэ ус нь хитрхийг үхий юм байна. Загас барих таасныхаа хөдөлгөөнийг урдчлан тааж мэдрэг чадварыг ашиглан нүцгэн гараараа загас бариатглаа шүү. Каде бүр амар баярлаад бишрээд Юя үргэлжлүүлэн бараг голын хамаг загсыг барьчихсан тэхүү. Тэгсэн чинь Каде одоо болох байхаа арай л ихийг барьчихлаа гэд босод хүүхдүүд Юяг энэ яг галзуу байхаа гэж үглээд л тэгсэн чинь мань хүн дотроо Лунада баярлаа гэж мэгцэн. Энэ тэгснээ Юяг санаж манаад жаахан амир. Угаасаа Луна ч хүүхэд байхаасаа л хүн алж эхэлсэн мэрэг гэж бодоод л. Харин энэ үед Юя Каде хоёр Ринд барьсан загсаа үзүүлсэн чинь пөөх чи зүгээр гараараа ийм их загас барьсан юм уу гэж гайхаад. Нөгөө хоёр нь Акира яасан юм бэ гэсэн чинь Рин намайг хавцал руу ургамал түүхээр явуулаад бүр түүсэн мөөгөө хортой өгөөг нь мэдэхгүй болохоор над дээр туршчихсан гэд Акира бөөн гомдолтой байлаа. Юя Акираг хортчихсан байх вэ гэж санаа зовоод үзүүлэлтийг нь шалгасан чинь ашгүй зүгээр байв. Бас скил ашиглаж Рин Акира хоёрын түүсэн ургамал мөөгийг шалгаж хортой мөөгнүүдийг нь хайнаа. Тэгэд багштай үзүүлэхээр очихдоо Каоритай таарад юм ярьж байтал Акира Каори та хоёр ийм дотн юм уу? Би чам шиг болчих юмсан гэж байна. Манай дөрөв багштай цуглуулсан хүнсээ үзүүлсэн чинь хамгийн их хэмжээтэй аюулгүй идэж болох хүнс цуглуулсан байна гэд магтснаа. Би ч бонус авах нь дээ гэд амар баярлав. Тэгснээ хийсэн хоолоор нь бас дүгнэн шүү. Хин хоол хийх гэж байна гэсэн чи бүгд Юя руу заана. Багш нь Юяг хичээгээрээ миний бонус авах хэсэг нь чамаас шалтгааллах нь байна штэ гэсэн чи Юя ямар улаан цай юм бэ гэж бодно. Юя угаасаа ганцаараа амьдардаг болохоор асуудалгүй дажгүй хоол хийчих нэ. Багийнхан найзууд нь яг ирж байтал багш нь ирээд ямар гоё харагдаж байна гэж амсаж үзснэ. Манай сургуулийн 1-р зэрэглэлийн шилдэг тоогооч хийснээс ч амттай байна. Яаж ингэвэ гэдэл найзууд нь ч хоолны амт таалагддаг. Юя дандаа ганцаараа өөртөө л хоол хийж иддэг учраас олон хүмүүстэй хамт хийсэн хоолоо идэх гоё байлаа. Хоол идсэний дараа багш нь гинт Юягаас надтай гэрлэхүү гэж асуугаад бүгдийг нь ангаалав. Багш нь дандаа л ажил судалгаанд хамаг анхаарлаа хандуулад хүнтэй үерхэж үзээгүй хоол хийж цэвэрлэгээ хийж чаддгүй. Юя чи намайг харж халамжлаач гэж байдаг шүү. Хүүхдүүд бүгд л юу вэ багшаа болохгүй штэ гэдэл. Каде болохоор наа Юя чин бүтэхгүй гэсэн чин багш нь гэрлэн гээд л гүрийсэн хിവэрэ. Би чамайг хүлээнэ энтер гэсэн. Юя ямар эвгүй юм бэ? Ингэж болохгүй биз дээ гэд санаа зовсон ч гэсэн та сайн багш шүү гэж хэлээд байгаа юм а. Багш нь тэгсэн ч бүр баярлаад ирж наалтаад Каде Юяг холдуулах гэж татаад Акира найз нь болохоор чич дэлхийн хамгийн азтай золго юм а гэдэл. Тэр шөнө Юя гэрлүүгээ телепорт хийж очиод Найтыг хоолцоход буцаад ирэхэд хүүхдүүд шүршүүрт орж байлаа. Акира Юяг царайлаг дээр нь гой биетэй. Чи юу нь яачихсан амтан бэ гэдэл үг хаяастай. Харин онхтын өрөөнд Каде бүх залуучууд намайг л сонирхоод байх юм гэд Ринтэй ярьж байтал Каори таарлаж нөгөө хоёр чинь Савада багш Юятай гэрлэе гэж гуйгаад гээд л хов бодж өглөө. Каори мэдээж гайхаад Каде би юу нь Юяг жоохон өднөө өнтер гэсэн чинь Каори чи Юя сайн юм уу гэхэд Каде үгүй гэсэн чинь Рин сайн гэдэг чинь ойлгомжтой л байна штэ гэдгийг. Каори болохоор Юяг ямар охин сонирхдаг юм болоо гэж бодно. Маргааш өглөө босоход зарим хүүхдүүдийн цүнх савыг нь хин нэг нь тараагаад задлаад хайчихсан байв. Хулгайчин байхтаа гэд ярилцаж байтал Акира нилээн санаа зовсон харагдлаа. Юя шалгаж үзэхэд юу ч алга болоогүй байв. Бүгд за өглөөний цагаан уу гэд явж байтал модон дээрх амтан самарцсан мөрийг хараад Акира айж Юя зэрлэг амтан байна гэдэл боттол. Нэг баавга гарч ирээд охтууд руу дайрлаа. Охтууд зогтож багш нь хүүхдүүдэд зааварчилгаа өгч нуугдах газар зааж өгч байгаад бүдэрч унаад баавгаанд бариулах шахна. Ашгүй Юя гэлс ирээд баавгаатай ноцолдож газарт унгаагаад багшаа зүгээр өгтөл. Чи өөр үед ингэсэн бол загнуулах байлаа. Намайг аварсан юм чинь зүгээр өнгөрөе. Амийг минь аварсанд баярлаа. Шагнал болгож намайг аваач гэлээ. Юя эвтэйхэн татгалцсан чинь багш нь би чамайг хүлээнэ л гэж байна. Юя
Одоо энэ бавгааг яах вэ гэхэд Каури хамгаалагч бавгаа болгож аваад дахиад хүн рүү дайрах юм бол хоол хийгээд амтрахын идэндээ гэхэд бавга ойлгосон шинжтэй байв. Ингээд аялалч дуусч Юя гэртээ очиж хаантай уулзахаар товлсон өдөр нь боллоо. Явж байх замд нь ой модонд баахан чөтгөр таарлахад Юя эднэр Лексагийн цэргүүттэй таарлцчихвал аюултай юм байна гэд Найттай хамт дайрч жадаа шидсэн ч нэг чөтгөрөн жадыг бариад авлаа. Юя алах гаргаж ирэн зөхиод чөтгөрүүдийг тэр доор нь устгаж эргэн тойрны газрыг нь юу ч үгүй болгоод хаялаа. Тэгээд дахиад л агуу шидтний зэвсгийн хүчийг биширлээ. Тэр чөтгөрөөс сонин хэлбэртэй толгоон дуулга айтам унаж Юя өмсөж үзэж байтал нэг туулаа Юяг харчихсан. Энэ хүн яг мөндөө гэд бодож байгаа хэсэг гарна. Тэгж байтал Лексагийн хүмүүс ирээд хаантай уулзахад бэлэн үү гэд ярилцаж байсан чинь Найт гинтгэн Лекса руу өсөрлөө. Яг энэ үед Лексаг чиглэн мод унаж Юя оногтоос өмнө амжиж 2 хэсэг болгон модыг хуваалаа. Гэтэл тэнд Лунагийн ашигладаг шиг уяанууд харагдахад Юя миний нохоо гүнжийг хамгаалаад Лунаад дургу байсан юм байх таа гэж бодно. Гэтэл нээрээ Луна өөрийгөө хараачихсан зогсож байдаг шүү. Тэгсэн чи Юя зүгтгаас өмнө барьж аваад ухаан алдуулчтэй. Лекса хараад энэ хин бэ гэсэн чинь чам руу дайрсан хүн энэ байна. Гэхдээ би таньдаг учраас шууд буруутгахаас өмнө шархыг нь идгээгээд гэртээ аваачаад ямар учраас ингэснийг нь асуумаар байна. Болох уу гэсэн чинь Лекса би ч гэсэн хамт явъя. Яагаад намайг алахыг хүснэг нь бас чамтай ямар холбоотой болохыг мэдмээр байна гэлээ. За тэгээ баатруудаа үлдээгээд Лекса гүнж Юятай хамт телепорт хийгээд гэрт нь очихдаг. Юя Лунатай яаж танилцсанаа ярьж Лекса сая яаж ийм хурдан хүрээд ирвэ гэд гайхаад л байдаг. Би зүгээр хаашаа телепорт хийхэ бодож төвлөрөөд л шилжчихдэг штт гэхэд гүнж бүр итгэхгүй. Телепорт хийх чадвар бол үлгэр домогт л байдаг. Энэ шийдийг ашиглаж чаддаг хүн гэж байхгүй. Хэрвээ хэн нэгэн чамайг ингэж шилжиж чаддгийг мэдэх юм бол дайнч гарч магадгүй. Хүмүүс харж байхад дахиж битгий ингээрэй гэд ам тангаргийг нь авна. Тэгэд Луна руу хөөчи хэр удаа хотлоо унтах гэсэн юм бэ? Энтэр гэсэн чинь Луна босч ирээд баригдснаа хүлээн зөвшөөрнө. Лекса тэгсэн чинь Юя чамайг жүжиглэж байгааг чинь мэдсэн ч гэсэн сайхан сэтгэл гаргаад мдээгүй царайлсан юм шүү гэж тэгснэ. Чи ингэхэд ямар учиртай хүн юм бэ гэсэн чинь Луна юунд ийм асуугаад байгаа юм бэ? Намайг зүгээр алаад өг энтэр гэж байснаа. Юяг өөрийнх нь талаар асуусан чинь ярьж эхэлнэ. Баг байхдаа өнчөрч өдөр хоногийг арайгийн өнгөрөөж маш хэцүү амьдарч байхад нэг эрэгтэй хүн олж аваад уншиж бичгийг зааж өгч цаашлаад бүр асасын болгож бэлтгэсэн байжээ. Яваандаа Луна гэмт хэргийн бүлэглэлд орж тоолж баршгүй олон даалгавар гүйцэтгсэн байна. Даалгавар гэдгийг нь ойлгож байгаа биз дээ те. Тэгээд өөрийгөө толгой авахч гэдэг хочтой гэхэд Лекса бүр ангай. Юуя харин Найт даанч Лунад дургүй байсан юм, мэдэж байсан юм бахтаа гэж боддог. Луна Лексаг хөнөөх даалгавартай байснаа хүлээн зөвшөөрч одоо биелүүлж чадаагүй болохоор өгөх нь тодорхой. Нэг бол хаа намайг цаацлан эсвэл гэмт хэргийн бүлэглэлээс хүн ирж намайг хөнөөнө гэдэг. Юуя санаа зовход Луна гайхаж чи бит хоёр бие биенээ хайлталтай хамтдаа өнгөрүүлсэн хугацаач маш богино. Гэхэд Юягийн хувьд богинохон ч гэсэн утга учиртай цаг хугацаа байсан болохоор Лунаг найзаа гэж боддог болсон гэдгээ хэлнэ. Луна харин би өнгөрсөн хүн л гэд байна. Гэтэл Лекса чи миний бие хамгаалагч болчих. Юуя бит хоёр л чиний талаар мэдэж байгаа болохоор асуудалгүй. Харин чи гүнжийн хамгаалагч болчихвол нөгөө гэмт бүлэглэлийн хүмүүс ч чам руу ойртож чадахгүй гэхэд Луна эн чи харин галзуу гүнжүүг юу? Миний гар угаасаа цуснд будагдсан гэсэн чинь Лекса гарчин гой зөөлхөн юм аа. Яаж арчилдаг вэ гэж асууна. Луна харин Юягийн ваанд ороод л ийм байгаа юм да гэж аавдیں۔ Тэгсэн Лекса ятгаад л байна. Чи угийн намайг алж чадаагүй сугарсан юм чинь миний тушаалыг даг гэсээр байгаад л зөвшөөрүүлнэ. Энэ үед оовн цэргүүдтэйг гоблинуудаас цухтааж яах ч аргагүй Лексаг Юяд найдаж үлдээн. Луна Лексаг унжиг сонин шийдвэр гаргадаг дарангуул өвчвэ гэхэд цаадах нь Юягийн вааны талаар ярьж өгөхийг шаардна. Хаанч усанд орж болдог, ядаргаа тайлдаг, гоо сайханд ч сайн нөлөөдөг гэхэд Лекса Лунатай хамт ваанд орохоор шийдэж бүр Юяг гурлаа хамт орё гэсэн чинь үгүй гэдэл орсонгүй. Нөгөө хоёр нь ваанд ороод байж байснаа Лексаг энд чи Юяд сайн юм уу үннээ хэлгээд асуудیں۔ Луна
Тийм байхгүй. Зүгээр найзууд гэсэн чинь Лекса өөрийгөө Юятай гэрлэх бодолтой байгаагаа хэлнэ. Луна гинэт эсэргүүцэж наадах чинь дими санаа байна энэ төр гэсэн чинь Лекса та хоёр зүгээр найзууд гэвэстэй. Яахан үцх юм уу? Дайн зарлыг ивэл тгий. Би бол Юяд үнэхээр дурлсан. Хин ялсан нь Юятай гэрлээ. Өнөөдрөөс чи миний хамгаалагч бас өрсөлдөгч шүү гэлээ. Усанд орж дуусаад Лекса хоол хийхээр болсон ч төмөс чирчиж чадахгүй хутгаа алдаад бөөн болж Юя хоолоо хийж Лекса ёстой амттай хоол байна гэж магтахад Луна тэр хоёрыг хардангуудаа "Ёй, би хөдөлж чадахгүй нэ. Би өвдөд байна. Надад хоол халбагдаад өгөөч" гэсэн чи Юя. Би нэрээ Лунаг чанга зогсон шүү гэж бодоод өрөвдөөд хооллож байсан чинь нөгөөх нь идэнгээ Лекса руу жуумалж гинтэр. Тэгэнгүүт Лекса нь бас хардлагүй яах вэ? Юя намайг ч гэсэн хоол гин. Тэгсэн чи Юя чи гэхдээ гимтээгүй штэ гэсэн чинь тэр хамаагүй гүнжийн хуваар тушааж байна гэхэд Юя хөрхи яах ч аргагүй болж Лексаг бас хоолноо. Шүн болж охтууд хамтдаа унтаж Юя ядарсан ч гэсэн сайхан байна гэж бодноо. Маргааш нь тэд Овонтой уулзаж Юя тэднийг орхиж явсандаа уучлал гуйхад Овон гүнжийг аварсанд баярлаа. Нөгөө эмэгтэй яасан бэ гэж асуув. Лекса түүнийг өөрийг нь алах гэж байсан асаасын гэж тайлбарлаад одоо миний бие хамгаалагч болсон гэхэд Овон ийм хүнд итгэж болохгүй гэж дургуйцахад Лекса бид хоёр өчигдөр хамт унтсан. Луна намайг үнэхээр алахыг хүссэн бол аль хэдийн алчсан байгаа гэхэд Овон хүлээн зөвшөөрсөн ч Лунаг байнга ажиглах болно гэдгээ хэлнэ. Харин Юя өчигдөр нэг өдөр алдчихсан болохоор одоо хааны ордон руу явж амжихгүй болчихлоо гэхэд Овон хүссэн үедээ ирээрээ. Энэ замыг дагаад явхад л манай хотод очих нь гэлээ. Лекса гүнж салах ёс хийж хурдан ирээрээ гэхэд Луна гинэт буцан гүйж Юяг үнсэд бүх зүйлд баярлалаа гин. Лекса ч гэсэн буцаж Юяг үнсмээр байна гэхэд Овон сонсоогүй царайлж гүрээсээр байгаад аваад явна. Юя Луна яагаад намайг үнсвэ? Надад хайртай юм бахтаа гэж бодоод усанд орж байтал нэг сонин амьтан гарч ирэв. Юя үзүүлэлтийг нь шалгахад их чадварлаг амьтан байх шиг байв. Чи юу хийж чаддаг юм бэ харъя гэхэд эргэн тойрондоо гэрэл үүсгэж үзүүлнэ. Юя түнд гадаад байдлаар нь Акацуки гэдэг нэр өгөв. Найт хичээлийн цагт болсныг сануулж Юя гэлс сургууль руугаа явлаа. Багш нь спорт наадан болох гэж байгааг зарлаад төрүүлбэл бонус өгөх учраас хичээгээрэй гин. Хамгийн ихэнд хөлбөмбөгийн тэмцээн болж Юя дүрэн мэдэхгүй учраас хаалгач хийхэр болов. Тоглолт эхлэнгүүт Рио бөмбөгийг эзэмшиж маш мундаг тоглож байтал Рин Кайдэ 2 Юягийн багийг дэмжиж бүх залуучуудын анхаарлыг сарниулсан ч тэр хооронд Акера бөмбөгийг авч гол хийх шахлаа. Юя амжилттай хамгаалчихад бөмбөгөө яахаа мэдэхгүй түр зогсдол. Рио хамаг хүчээрээ шидэ гэж хашгирахад Юя шидсэн чинь бүр гол орчихдог шүү. Тэгсэн ч манай хүн сая оноо авсан юм болов уу, үгүй юм болов уу гэд гайхаастай. Хичээлийн дараа моделийн агентлагаас Юятай холбогдож санал тавихад Юя татгалзна. Агентлагийн дарга нь бүр шок. Ингэж татгалздаг хүн байдгүй юм да гэхэд тэр хичээлээ хийгээд л явах мэн гэлээ. Юяг ятгах гээд Миу хүртэл хурч ирэхэд найзууд нь "Пөөх чи модель таньдаг юм уу?" гэхэд Юя "Тохиолдлоор нэг л удаа хамт ажиллаж байсан юм аа" л гин. Тэдэнд Юя Миу хоёрын зурагтай сэтгүүлийг үзүүлж байтал спорт тэмцээний постэр хийсэж ирэхэд тэрийг барьж авах гээд Кауриг үгээд ирлээ. Гэтэл моделийн агентлагийн захирал сургуулийн тухай нийтлэл бичээд Юяг спорт тэмцээн дээр байгаагаар зургийг нь даръя гэсэн санаа гаргаад сургуулийн захирлаас зөвшөөрөл авах гээд яваад өглөө. Нөгөө ертөнцид Юя арга ясан мангасыг ялсан боловч хүчин нэмэгдэхгүй байгаа юм шиг санагдаад бүр илүү ойн гүн рүү явхаар шийдэж хав хар модтой хэсэгт очиход моднууд нь атак хийсэн ч зурагтахааргүй тийм хатуу байлаа. Тэр гинэт урд нь байгаа том хар дүрсийг хараад Акацуки яаж ийм том болчих вэ гэд бодож байтал тэр дүрс нь дайран ирсэн нь Акацуки биш зэрлэг гахаа байлаа. Юя өөрийгөө эдгэх гэж оролдож байтал нөгөө гахаа дахин дайрч Юяч ингээд өнгөрчээ гэж боттол нөгөөтг чинь нисээд явчихлаа. Гэтэл нэг сонин туулаа гарч ирснэ. Намайг Усаги гэдэг гэлээ. Юу вэ? Яаж яриад байгаа юм болоо гэд гайхаж байтал гахаас эргэж босох гэтэл туулаа тэр доор нь устгав. Эргэн тойрны нөгөө хатуу хар моднуудыг инж устгахчихсан байхаар нь Юя бүр шоконд орлоо. Үзүүлэлтийг нь шалгахад
бүр солиотой хүчтэй туулаа байв. Юяг баярлаа гэхэд туулаа өшөглөөд үзүүлдэ гэж байна. Юя өшөглөөд үзүүлсэн чинь туулаа потенциал байна гэснээр модонд нүх гартал нь өшөглөж харуулчаад Юя зааж өгч цаадахыг чинь дасгалжуулж эхлэв. Хэсэг хугацааны дараа Юя нэг мод устгаж чадна. Тэгээд туулаагаас яагаад өөрийг нь дасгалжуулж бэлтгээд байгааг асуухад Усаги Юяг залгамжлагчаа болгох хүсэлтэй байгаагаа хэлнэ. Тэр туулаа Тэнгэрийн өшөглөгч гэдэг цолтой бөгөөд сөрөг муу бодолтой хорон санаатнуудаас дэлхийг хамгаалах үүрэгтэй бас өөрийн чадварыг өвлүүлж үлдээх даалгавартай байдаг гэлээ. Юя би заавал тийм болох ёстой гэж юу? Надад сонголт байгаа биз дээ гэхэд туулаа хариудна. Чи татгалзаж болно л доо. Гэхдээ хорон санаатнуудын эсрэг тэмцэл бол зайлшгүй байж л байх болно. Тийм учраас бидэнд аль болох олон холбоотон хэрэгтэй гэж хариулна. Юя тийм өшөглөгч цолтой болохыг хүсэхгүй байсан ч Найт Аказуки хоёрыг хамгаалж чадхаар хүчтэй байхыг хүснэ. Усаги ямартаач Юяг үргэлжлүүлэн дасгалжуулж бас эд шиднээсээ заагаад өгөөч гэж хүснэ. Юягийн байшингийн хамгаалт маш сайн гэдгийг туулаа мэдчихсэн байжээ. Юя хэдийгээр тэр хамгаалт чинь агуу шидтний хийсэн ажил штэ гэж бодсон ч мэдлэг чадвараа солилцож биедээ зааж өгөхөөр тохиролцов. Сцен солигдож Юя дахин зэрлэг гахаанд хөөгдөхөд туулаа Юяг сурсан эрдмээ шалгахад тохиромжтой цаг ирлээ шүү гэн. Юя Усагигаас сурсан өшөглөлт ташуур зэрэг ашиглан гахааг ямар ч байсан ялж чаддаг. Юя ялалтаа тэмдэглэж гахаанаас нэлээд хитэн SS rankтай items унсан байсныг оллоо. Усаги тайлбарлаж миний яриад байсан хорон муу санаатнууд бол 3S X rankтай мангасуудаас ч хүчтэй байдаг гин. Юягийн дэлгэцээр гинэт хуурч байна гэсэн анхааруулга гарч ирэхэд тэр гэрэлтэж эхлэв. Гэрэлтгэхээс өөрөөр гадаад төрх нь өөрчлөгдөөгүй маргааш нь нэлээд хитэн шинэ скиллтэй болсон байлаа. Сургууль дээр Юя ширээний теннисний тэмцээнд оролцоход моделийн агентлагийн захирал зурагчинтайгаа ирчихсэн үзэж байв. Юягийн өрсөлдөгчөөр теннисний улсын аварга болж байсан мэрэгэн буудагч хочтой залуу таарч эхний гаргалтыг нь Юя зөхөж чадалгүй алдсан ч хоёр дахь удаад нь онож ширээнд бүр нүх гартал нь зөхөв. Зурагчин Юяг хитрхи хурдан хөдөлгөөнтэй байна. Олигтой зураг авч чадсангүй гэж гомдлож Юя хүн гэмтээс сэргийлж теннисний тэмцээнд оролцохоо боллоо. Тэгтэл Кайде багийнх нь хүн гэмтчихсэн гэд Юяг хүчээр дагуулж аваачаад волейбол тоглоулав. Тоглолт эхэлж бөмбөг хагарахад бүгд шоконд орж эсрэг баг нь шууд бууж өгөхөд зурагчин дахиад л Юягийн зургийг нь авч хамжаагүй байдаг. Кайде Юяг тайвшруулж ялсан л бол ялсан гэж байтал хинэгэн хашгирах сонсогдлоо. Каоригийн багшийн нэг хүн гэмтчихсэн байв. Юя түүнийг орлож багт нь орохоор явхад нөгөө гэмтсэн хүүхэд чи ч гэсэн над чиг эмнэлгийн тусламж авах болно шүү гэж анхааруулв. Тоглолт үргэлжилж Юя Каориг дэмжиж байсан ч Каори гаргах гэж байгаад ракета шидээд тажчихна. Юя түрүүний хүүхдийг Каори зохиж гэмтээс болохыг ойлгоод байж байтал Каори дахиад л ракета шидээд бүр өөрөө унахын даваан дээр Юя барьж авна. Энэ үед моделийн агентлагийнхаа зөндөө зураг дарж амжина. Оройн Юя Каори хоёр хамтдаа харж явтал Каори өдөр баярлсан шүү. Хоолоор дайлыг гэхэд Юя зүгээрээ чамтай хамт байх нь л надад сайхан байдаг гэтэл Каори түүнийг үнслээ. Энэ үед сцен солигдож Усаги хорон санаатантаа тулдаж өөрийгөө ичид ашиглан хамгаалж байгаа хэсэг гарна. Ийм тулаа уг нь ичид ашиглах чадваргүй байдаг юм байна л да. Тийм болохоор эсрэг талын охин маш их гайхна. Туула Юягийн зааж өгсөн шидийн ачаар л гэхэд охин хамгийн түрүүнд тэр Юя гэдэг хүнийг олж устгах ёстой юм байна гэж шийднэ. Нөгөө ертөнцид моделийн агентлагийн захирал Юягийн зургуудад маш сэтгэл хангалуун байх бөгөөд сэтгүүл маань сайн зарагдах нь дээ гэдэл их л баяртай байв. Гэвч ажилтан нь бусад агентлагийнхаа энэ зургийг харангуутаал Юягийн араас хөөцөлтөндөө гэж санаа зовход захирлна. Зүгээрээ надад бодсон юм байна гэлээ. Юя гэртээ Каоритай хамт хичээлээ хийж байв. Юя Каоригоор тооны хичээлээ заалгаж эргүүлээд англи хэлэнд нь тусалдаг болжээ. Юя хэлний скиллийнхаа ачаар англи хэлэндээ маш сайн болсон байв. Тэр хоёр хичээлээ тараад явж байтал Юя шалгалт төхөөд санаа зовж байгаагаа ярихад Каори "Хөөх чамд бас мэдэхгүй хичээл гэж байдаг юм уу?" гэж гайхаад хамтдаа хичээлээ хий гэсэн санаа гаргажээ. Каори Юягийн дээрээд Аказукитэй танилцж тоглож байгаад ариун цэврийн өрөө ороод ирээгээд явдаг. Юя Каориг нойлын өрөө олсон болов уу гэж бодоод зааж өгөх гээд араас нь нэртэл
Каори нөгөө ертөнц рүү ордог хаалган дээр очичихсон. Би яагаад ч юм энэ хаалганд татагдаад байна гэхэд Юуя сандарч өөр ертөнц рүү ордог хаалга байгаа юм а гэж тайлбарлаад чи гараараа энэ хаалгыг нэвтлэх гээд үзтээ л гин. Мэдээж Каори чадсангүй. Юуя зөвхөн өөрийнх нь л зөвшөөрсөн хүн энэ хаалгаар нэвтрэх боломжтой хэлэхэд Каори тэр ертөнц нь ямар байдаг юм бэ гэлээ. Дүүрэн мангасуудтай ид шидийн ертөнц байгаа юм а гэж тайлбарлаад жаахан ид шид үзүүлж гайхуулаад авнаа. Энэ ид шид онцгой чадваруудыг бүгдийг нь тэр шидийн ертөнцөөс сурсан юм а. Эднэрийн ачаар л сургууль дээр ирсэн танхаажуудыг зогсоож их дэлгүүрт гарсан галаас та нарыг аварч чадсан гэж хэлнэ. Каори хөөх итгэмээргүй юм а гэхэд Юуя би чамд үзүүлээгээд гараас нь хөтлөөд хамтдаа орчихно. Каори үнэхээр гайхаж нэрээ ийм ертөнц байдаг юм байна гэдэл Акацуки Найт хоёрч эндээс ирсэн гэдгийг мэдэж авнаа. Найт бол чон, харин Акацуки бол нэгэн төрлийн гахаа гэж тайлбарлахад Акацуки амар дургүй байна. Дэлгэцэн дээр гинт Каоригаас статус гарч ирэхэд Юуя минийх анх бүх үзүүлэлт нь нэг байсан. Чинийх харин их байна шүү. Бас чи шал өөр царайтай, өөр дүр төрхтэй байсан. Ер нь бол би чит хэрэглээд л ийм болж та нарыг хуурч хүлээн зөвшөөрөгдөж чадсан гэхэд Каори ярианы сэдвийг өөрчилж энэ ертөнцийг илүү их үзмээр байна гэсэн ч Юуя байшингийн хамгаалттай хэсгээс гарч явбал аюултай. Гэхдээ хоёулаа дараа нэг өдөр явж үзье гэлээ. Каорич зөвшөөрж бүр Юуягаас амлалтыг нь авч өөрөө эргүүлээд нууцыг нь хадгална гэж амлалаа. Гэнэтэл тэр хоёр дундын нууцтай илүү дотн болсон юм шиг мэдрэмж Каори төрлөө. Энэ үед Лекса гүнж хаант улстай буцаж очиход аав нь Юуя яагаад ирээгүйг асуув. Ахмад оов нь төлөвлөгөө өөрчлөгдсөнийг тайлбарлахад хаан Лунаг зааж энэ охиноос болсон уу гэлээ. Луна өөрийгөө Лексаг алахыг оролцсноо хэлэхэд хаан сэлмээ сугалж түүнийг цааслах шахсан ч Лунагийн чадварыг мэдээд болов. Лекса аавдаа уурлаж энэ бол миний шийдвэр. Түүнийг гэмтээвэл би таныг үзэн ядах болно шүү гэхэд хаан аргагүй байдалд орж зөвшөөрнө. Юуя Лунаг барьж авч аюулгүй болгоод Лексаг гэрлүүгөө авч явсныг сонсоод хаан маш их уурлаж эрэгтэй хүний гэрт хонсон байна гэд дургуйцав. Энэ үед өмнө нь гүнжийг алахыг оролдож байсан масктай хүн гарна. Энэ хүн бас хааны хүү бөгөөд өөрийнх нь хүмүүс Лунаг хөлсөлсөн ч бүтлгүйтэд нөгөөх нь бүр Лексагийн хамгаалагч болчихсон. Бас тэр алуурчныг зогсоож Лексаг хамгаалсан залуу хааны ордонд урагдсныг сонсоод Лексагаас гадна миний аавын ч үхэх цаг нь болжээ. Би хизээ нэгэн цагт хаан болох нь тодорхой. Тэр цагийг наажлуулж яагаад болохгүй гээд туслахтаа ичэд хоригддаг бөмбөлөг өгөв. Энэ бөмбөлгийн үүсгэсэн хүрээнд хааны хамгаалагч нарын шидийн чадвар үйлчлэхгүй. Зөвхөн Овен, Луна, хаан, Лекса дөрвөл тулалдах чадвартай байна. Тэр дөрвийг яаль чадна биз дээ гэхэд туслах нь. Хэрвээ бүтлгүйтвэл та илчлэгдэн шүү дээ гэхэд бүх бурууг тэр Юуя гэдэг залуу руу чихэхэд л болно гэлээ. Юуя спорт тэмцээн дууссаны дараа нэг хоног чөлөө авч хаантай уулзахдаа бэлдэв. Хонин мангасыг ялж ид шидээр маш сайхан унтуулж амраадаг ор хүнжлийн давуу олж авлаа. Тэгэд ойролцоо хот руу очиход мууран охтууд амьдардаг газар байв. Юуя худалдаа хийх гэтэл энэ ертөнцийн мөнгө байхгүй учраас юмаа зархаар шийдэв. Худалдаачин Юуяг ямар сонин нэртэй юм бэ? Гадна төрхийг чинь харахад язгууртан бололтой гэхэд манай хүн. Би жижигхэн арлаас ирсэн жирийн нэг хүн байна гэхэд тэр худалдаачин итгэхгүй байснаа Юуягийн зархаар авчирсан юмнуудыг нь хараад алмайрлаа. Перц гаргаж ирэхэд шилийг нь хараад маш их гайхаж доторхыг нь үзснэ. Миний харж байсан хамгийн чанартай эд байна гэхэд Юуя зүгээр л дэлгүүрийн перц штэ гэж бодов. Худалдаач нь 100 алтан зоосоор авъя гэхэд Юуя би энтхийн хан шиг сайн мэдэхгүй байна. Хэр их гэсэн үг вэ гэхэд дундаж айл 5 алтан зоосоор 1 жил хангалттай сайхан амьдарч чадна. 100 алтан зоосоор бол 20 жил элбэг дэлбэг амьдарна гэж тайлбарлалаа. За ингээд Юуя хаант улсын нийслэл рүү хүргэж өгдөг тэрэгчин байдгийг заалгаж аваад замдаа явж байтал Акацуки хааны ордонд руу заахад Юуя гинэт санаа зовоод явчихлаа. Очихт нь Овен тосож аваад шууд хаантай уулзнаа гэхэд манай хүн би бэлэмш байна гэж сандрав. Овен тайвшруулж албан ёсны биш жирийн уулзалт байх болно гэд аваад ороход Лекса Луна хоёр хаантай хамт байлаа. Юуяг мэдлэхэд хаан Лекса түүнд гэрлэх санал тавьсан тухай ярьж байснаа охины минь толгойг эргүүлсэн гэд гал зурах шахам уурлахад Овен арай хийн тайвшруулсан ч хаан энэ залуу ядаж Лексад минь бэлэгч авчираагүй байна гэд л уурлаад байв.
Юуя бушууган шиг нөгөө хонин мангасаас авсан ээж хидтэй ор хөнжлийн давууга гаргаж ирэхэд хаан бүр ухаанаа алдтлаа уурлаж нүдний минь өмнө миний охиныг өднө гинэ гэдэл гүнж баярлаад л бөө юм болов. Овон бас л тайвшруулж энэ хүн манай ёс заншлыг сайн мэдэхгүй гэхэд Лекса орны даавууг хамтдаа ор хуваалцъя гэсэн утгаар гэрлэхийг хүссэн хүндээ бэлгэлдэг юм гэж тайлбарлав. Манай хүнч баларснаа ойлгож хаан юуяг сэлэмдэх гэж байтал ассасинууд ордон руу дайран орж ирэв. Хаан харуулуудаа тушаал өгсөн ч дайснууд эд шид зогсоодог бөмбөлгөө идэвхжүүлж сом нэвтлэхгүй болгов. Алуурчид хаан руу дайрахад юуя найттай хамт тэднийг хялбархан зогсоодог. Лекса юуяг тэрвж магтахад Луна хардаж татаж холдуулахыг оролдоно. Овон алуурчдын нэгнээс ханхуугийн сүл тэмдгийг олж алдлагын цаад эзэн хэн болохыг ойлголоо. Алдлагын тухай харуулууд ам дамжин ярьж хаан өрөөнөөсөө гарахаа болов. Овон Лекса гүнжийг хамгаалж туслаач гэж гуйсан тул юуя өрөөнд нь очиход гүнж гарч ирээд чи анх удаа манай улсад ирж байгаа юм чинь хамт гадуур явъя гэв. Луна нөхцөл байдал аюултай байгаа хэрэггүй гэхэд Лекса ханхуу дахиж алуурчин явуулбал өөрийнхөө нуугдаж байгаа байрлалаа илчлэх учраас тийм зүйл хийхгүй биз гэд тоосонгүй. Луна хүлээн зөвшөөрсөн ч Лекса гарахын тулд л ингэж хэлж байгааг нь мэдэж байлаа. Луна Лексаг ордондоо үлдчих. Би юу яад газар үзүүлчихье гэсэн ч Лекса юу гэж зөвшөөрөх вдэ. Овон дундуур нь орж би юу яатай явчихъя. Та хоёр ордондоо үлдэхэд хоёр охин эрс эсэргүүцэж эцэст нь Луна Лекса хоёр хоёулаа юу яатай явахаар боллоо. Замдаа тэр хоёр иймч газраар орно, тиймч газраар орно гэж санал зөрөлдөөд бүр хэрэлдэж гарав. Эргэн тойрны хүмүүс нь бүгд хараад л энэ баян залууч хоёр хөөхөн охиныг муудалцуулаад овоо гарвэ гэж бодож энтер. Тэр хотоор нилээн явсны дараа юуя адал явдал хайгчдын бүлэгт ордог юм билүү гэхэд Луна. Тэг чамд яг тохирно. Би ч гэсэн бүртгүүлчихье гэхэд Лекса гомдлож эхлэв. Луна тэгт нь санаа зовлтгүй. Юуя угаасаа надтай явж амжихгүй байх гин. Тэд Эмилия гэдэг охиноос бүглэг анкет авахд асуултын дунд нь ямар ичээд ашиглах чадвартай талаар асуусан байв. Юуя агуу шиддний хэлсэн үгийг санаж бүх төрлийн шид мэддэг талаараа бичсэнгүй. Зөвхөн салхи, гал, усны шид мэднэ гэж бичв. Дараагийн асуулт нь шидийн хүчний талаар байв. Эмилия болор бөмбөлөг ашиглаж хүний шидийн энергийг хэмждэг талаар тайлбарлахад юуя зүгээр статус үзүүлэлтийг нь харчиж болдгүй юм уу гэхэд ихэнх хадлын явдалд оролдог хүмүүс статусаа нууцладаг учраас жинхэнэ хүчийг нь болор бөмбөлөгийн тусламжтай л мэдэж болно гин. Лунагийн энерги болор бөмбөлөгийг шар өнгөөр гэрэлтүүлэхэд Луна би ч ич хидэндээ сайн биш л дээ гэв. Тэгээ юу яг энерги хэмжүүлэх гээд гараа тавихад бөмбөлөг шууд л хагарч бүх чоконд оров. Эмилия санаандгүй хагарчих шиг боллоо гэд дахин шалгатал дахиад л бут усарч эхлэв. Юуя уучлалгүйж би төлж өгье гэхэд хэрэггүй зүгээрээ гэв. Эмилия анкетыг нь харснаа хөөгч 3 төрлийн шид ашиглаж чаддаг юм уу? Манай энд үлгэр домогт л тийм хүмүүс гардаг гэхэд юуя чаддаг бүх шидээ бичээгүүдээ баярлнаа. Эмилия үнэмлэхийг нь гаргаж өгөхдөө айтем цуглуулахдаа урмал ногоог хэд их битгий түүгээрээ эргэж ургахаа болчихно шүү гэж анхаарууллаа. Манай хэд хаанаас эхлэх вэ гэд бодож байтал нэг эмэгтэй хурч ирээд болор бөмбөлөг хаглах чадалтайг чинь хараад чамтай нэг баг болохыг хүссэн шүү гэдэл юуя руу дайрав. Энэ эмэгтэй Гленда гэдэг гинэ. Луна Лекса хоёр хүү чи согтчихсан байна гэдэл юуягаас холдуулах гэж татаж чангав. Глендач дараа уулзна гэж найдаж байна гэд яваад өглөө. Лекса юуяг бусад эмэгтэйчүүдээс хамгаалахын тулд би ч гэсэн тэр бүлэгт орох хэрэгтэй юм байна гэхэд Луна оон чамайг хянах гэж зовж байхад тэр ч илүү байхаа гэв. Тэд ургамал цуглуулах анхны даалгавраа биелүүлэхээр талбай руу орлоо. Луна үнцгийг нь гэмтээлгүй түүхч хэцүү юм аа гэхэд Лекса хоёулаа уралдаж түүй. Хин ихийг түүсэн юуяата бүтэн өдөр чинь болцоонд явъя гэхэд овон хэтрүүлж түүж болохгүй гэдгийг санууллаа. Охид түүж эхлэхэд юуя ганцаараа үлдэж маана эдгэх ургамал олж Аказуки бас туслах гэж хичээсэн ч амар хортой өвс түүжгсэн байдаг. Луна Лекса хоёр буцаж ирээд юуягаар түүсэн ургамлаа шинжлүүлж байтал овон яаран ирж ханхуугийн байршлыг тогтоосон болохыг мэдэгдээд
Юяагаас хамтарч туслахыг гуйв. Лекса Луна хоёр ордонлуугаа буцахаар болж Юя Овн хоёр ханхуугийн нуугдж байгаа хаягдсан байшинд ирлээ. Хинч байхгүй юм шиг намгүн байсан чинь Овн биднээс төрүүлээ цэргүүд ирээд барьчихсан юм шиг байна гэд ортол хин нэгэн хутга шидэж цэргүүдийг гимтэв. Гэтэл ханхуу хааны хамгаалагчийг барьцаалчихсан тэд нарыг сүрдүүлж эхэллээ. Юя найтыг явуулж хамгаалагчийн амийг аврахад Овн ханхууг цэргүүдээр бүсэлж бууж өгөхийг шаардна. Ханхуу эсэргүүцэж би угаасаа ямар ч үн цэнгүй болсон амиа хорлно гэхэд Овн яахаа мэдэхгүй зогсож байтал Юя дайран орж ханхууг газар унгаадаг. Ингээд тэд ханхууг авч явах гэж байтал гинэт дэлбэрэлт болж өмнө нь туулаатай тулдаж байсан цагаан өстэй охин орж ирэхэд ханхуу баярлана. Даанч тэр охин ханхууг хүн байна ч гэж тоосонгүй. Бүр чи одоо бид нарт хэрэггүй гэхэд ханхуу юу гэсэн үг юм бэ? Чи намайг хаан болоход туслана гэсэн биз дээ гэхэд охин чи бол миний сансандаа хүрэх төлөвлөгөөний нэг хэсэг л байсан. Чамайг ашиглаж дайнд игдэж аль болох олон хүний амийг авах ёстой байсан юм гээд ханхууг алхахаар дайрахад Овн аврах гэтэл хаанаас ч юм сум нисэж ирээд Овныг онох шахна. Тэр охин сум удирдах онцгой чадвартай юм байж л дээ. Энэ тэндгүй сум нисэж Юя ямар зоригтой ингэж байгаа юм бэ гэхэд охин би хүн төрлөختнийг арчиж хайна гэлээ. Энэ охин бас Луна шиг дайсныхаа хөдөлгөөнийг урьдчилан мэдрэх чадвартай бөгөөд цэргүүд юу нь ялагдах нь тодорхой болоход Юя шидээрээ хамгаалалт үүсгэж тэднийг аварлаа. Охин Юяг хэн болохыг нь ойлгож гол устгах ёстой хүн нь мөн байна гэдгийг мэдсэн ч түрүү маш их энерги зарцуулсан учраас дийлэхгүйгээ мэдээд цугтаачихлаа. Тэд ханхууг хааны өмнө аваачиж маск цамцыг нь тайлахад бүхэл бие нь дүүрэн сорив байлаа. Яг үнэндээ ийм болсонд нь Лекса буруутай байсан учраас ах ル гаа ихцэлж харж чадахгүй байв. Нэгэн удаа Лекса шидээ удирдах чадахгүй болоход ханхуу тэрэнд нь оногдчихсон юм байжээ. Ханхуу хаан аваагаа өөрт нь туслаагүйгээр барахгүй хүмүүсээс тусгаарлаж хинч биш болгож хайсан гэж буруутгав. Энэ яриаг нь сонсоод Юяд их л танил мэдрэмж төрөхөд ханхуу хаанаас зовлонг минь дуусгаж намайг алаад өг гэж гуйна. Тэгтэл Юя би тусалж чадах юм шиг байна гэд эдгээдэг ундаагаа гаргаж ирэхэд ханхуу ихэндээ татгалцсан ч зөвшөөрч уугад сорин уул мөргүй эдгэрч бүгд гайхлаа. Ханхуу толинд хараад итгэж чадахгүй байв. Юя эдгээгч ургамлаас гаргаж авсан ундаа байгаа юм гэж тайлбарлахад хаа олоход хэцүү маш ховор ургамал шүү дээ. Хүүг минь эдгээсэнд баярлалаа гэхэд Юя санаа зовлтгүй дээ. Би өөрөө цэцэрлэгтээ ургуулчихдаг юм гэв. Ханхуу эдгэрсэн ч үхлийн ял нь хിവэрэ байгаа гэхэд нь Лекса ямар хэрэг хийсэн болоод тэрвэ гэтэл хаа олон удаа чиний амьд хүрэхийг оролцсон гин. Тэгтэл гүнж миний эсрэг хэрэг байсан юм бол би мэдээд өшөөч хий гэхэд хаа тийм ч амархан шийдэхгүй л дээ. Намаагч бас алахыг оролдож байсан гэлээ. Лекса ятгсаар байгаад аавыгаа зөвшөөрүүлж чаддаг. Тэгээд хаан Юяг шагнах болсон чинь Лекса өөртөө гэрлүүлэх гэж ятгахад Луна би ч бас Юятай гэрлэмээр байна гэлээ. Хаан түүнд Хөлөг баатар лорд цол олгож эдлэн газар байшингаар шагнана. Юя өрөөндөө очиж амархаар хэвтэнгүүтээ нөгөө сум шиддэг охинтой тулдаад ялагдчихлаа гэж зүйдлэн. Маргааш нь хичээл таарад найзууд нь гадуур явъя гэхэд Юя үгүй гэд яаран гэрлүүгээ явж байхдаа бүр Каурийг ч анзаарахгүй хажуугаар нь гараад гүйчихнэ. Толгой дотор нөгөө нууцлаг охин л эргэлдэнэ. Юя шидийн ертөнц рүү буцаж тэр охинтой тулдахын тулд байдаг чадлаараа бэлтгэл хийж эхэлнэ. Найт гинэт нэг юм мэдрэхэд нөгөө охин миний төлөвлөгөөнд цаад болох хүн чийл байна гэд юугүй дайраад ирэв. Энэ үед Каури хичээлээ хамт хийх гээд Юягийн хурж ирэхэд хаалга нь онгорхой байв. Тэгээ Каури Юяг хайгаад нөгөө ертөнц рүү яваад орсон чинь алсад дэлбэрэлт сонсогдлоо. Цагаан өстэй охин сумаараа харахад Юя Найттай зэрэгцэн дайрч нөгөө өшгөлтөө хийхэд охин пөөх сүрхий юм а. Илүү хүч гаргахаас өмнө алчхийгээд зогсоо зайгүй харуна. Гэтэл Каури гарч ирээд айж өөхөх шахахт нь Юя Кауриг аврах гэж байгаад дэлбэрэлт үүсгэчихв. Охин хамаг хүчээрээ дайрахад Усаги гинэт гарч ирээд дайралтыг зогсоож ирэх гэж удсандаа уучлалтгүй. Тэр охиныг Юти гэдэг бөгөөд Усагитай нэг төрөл буюу Тэнгэрийн харваач юм байна. Багш нь алагдсан учраас
өшөө авах гэж төлөвлөгөө зохиосон гин. Багш нь үргэлж хүмүүсийг хамгаалж тэдэнд итгэдэг байсан ч нэг хүн түүнээс урвж амийг нь хөнөөсөн болохоор охин хүн төрлөختнийг устгахаар шийдсэн байжээ. Гэтэл Усаги Тэнгэрийн чадвартай бид нар муу санаатны эсрэг л зогсох ёстой болохоос дэлхийн ертөнцийг устгаж болохгүй шүү дээ гэхэд охин би энэ чадвараа багшаасаа өвлөж авснаас биш албан ёсоор цол аваагүй учраас надад тэр 4 минутэр чинь хамаагүй гээд дайрахад Усаги өшөглөлтөө хийсэн ч охин би өшөө авахаа болохгүй. Хүн төрлөختөн бол ямар ч үн цэнэгүй амьтад гэсээр байв. Тэгээд хорон чадвараа гаргаж хашгирахад Юуя арайхийн тэсв. Нөгөө охин туулааруу дайрч бие биенээ зөхөхөд Усаги оногдож байдлаа эвгүүтэж эхлэхэд Аказуки дахин орж скил ашиглан Ютигийн хүчийг сарниулахад Юуя охиныг ухаан алдуулж амжив. Аказуки бол хорон санаатны эсрэг тулдаг хамгаалагч төрлийн мангас гэж Усаги тайлбарлаад одоо энэ охин чам руу дахин дайрч чадахгүй учраас энд үлдээе гэлээ. Каори Юуя руу очих гэтэл араас нь гинт мангас гараад ирэхэд Юуя ганц цохиод л устгachав. Каори гайхаж балмагтахад Юуя энэ ертөнцид миний амьдрал ингэж л өрнөдөг юм. Би чамайг айлгчихсан уу? Би энд ингэж чийт хийж өөрийгөө өөрчлөөгүй бол чи намайг тоохгүй байх байсан даа гэхэд Каори үгүйсгэж бид хоёрын анх танилцсан өдрөөс хойш чи огтхон ч өөрчлөгдөөгүй. Намайг аварсан сайхан сэтгэлтэй Юуя хിവэрээ л байна. Анх уулзсан мөчөөс л чи надад таалагдсан гэлээ. За ингээд аним дуслаа. Та бүхэн дараагийн удаа ямар аним яриулмаар байгаагаа комент хэсэгт бичээрэй. Олон хүн санал болгосон ч юм уу олон лайк авсан анимыг нь ярих болно. Бас лайк, subscribe дарахаа мартва. Бичлэгийг маань үзсэнд баярлалаа. Дараагийн аним удахгүй орно.